Манай компани Energy Smart тэнцвэржүүлсэн хоол. За энэ тэнцвэржүүлсэн хоолны өнөөдөр яаж уух зааврыг нь би та нартай ингээд видео хэлбэрээр хэлчихсэн байна. За манай компани бол нийт 11 төрлийн амт байдаг. Түүний одоо 8 төрлийн сүүн ороогүй 3 төрөл нь болохоор сүүн орсон байдаг. Тэгэхээр энэ одоо сүүн орсон, сүүн ороогүйгийн одоо ялгааг би та нарт энэ видеон дээр үзүүлье. За сүүн орсон нь болохоор ийм том савлгаатай. Компанид маань нийт 3 төрлийн амт байдаг. Газрын самар, кофе, сүүтэй кофе тэгээд бас ангахаас самар гэдэг. Тэр нь ийм том савлгаатай. За сүүн ороогүй коктейлүүд болохоор одоо энэ сүүтэйгээс арай жижиг. Ийм янз бүрийн амтнуудтай манай компанийн коктейлүүд. Тэгээд одоо за энэ коктейлүүд маань ер нь бол одоо амтнаас шалтгаалаад 160-аас 190 килокалорийн одоо илчлэгтэй шүү. Тэгээд одоо яг энэ бүтээгдэхүүн юунд сайн бэ гэдгийг бол ярихгүй бүгдээрээ энэ бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдэг одоо би танаас танилцуулга видео хийлээ. За ингэж байгаа. Өнөөдөр сүүтэй, сүүгүү гэдээ ягаад өөр хоёр төрөл байдаг вэ гэхээр өнөөдөр орчин үеийн бидний токсинтай одоо стресстэй амьдралд одоо Оросч байна, Монголд ч байна, ямар нэгэн өөр улсад хүмүүс одоо сүүний хашилтаа гэдэг лактозны үхрийн сүүний хашилтаа гэдэг бас нэг тийм шин одоо хүчин гэж ярих юм уу? Хашил гэж яриад та тийм нэг тийм юм гарсан юм. Тэгэхээр одоо нөө сүү хэрэглэдэггүй эмэгтэйчүүд болохоор манай компани сүүн ороогүй коктейлийг хурдан авдаг. Сүү хэрэглэдэггүй эмэгтэйчүүд болохоор одоо юм том савлгаатай коктейлүүдийг авдаггүй байна гэсэн. Тэгээд одоо хэрэглээ нь болохоор яах вэ гэхээр одоо дотор нь сүүн орсон юм 3 төрлийн амтыг бол та одоо манай компанид юм шейкер байдаг. Коктейлээс ихсэрж уудаг дотроо төмөртөө шейкер. Хэрвээ энэ одоо манай компаниас ийм шейкер худалдаж авч болно. Хэрв танд өөрт чинь бас байдаг бол заавал худалдаж авахгүйгээр та өөрийнхөө шейкерийг ашиглаж болно. За энэ болохоор яаж уудаг вэ гэхээр 300 г өрөөний температурын усанд найруулна. Тэгэхээр 300 г усаа хийн. Эхлээд коктейлээ хийхгүй. Дараа нь араас нь усаа хийхгүй. Эсрэгээрээ эхлээд усаа хийн. Одоо энэ доторх нь байгаа төмрийг нь энэ усанд нь байлгах ёстой. Тэгээд коктейлээ одоо энэ сүүн орсон коктейлээ зөвхөн усанд 300 г усанд найруулад сэгсэрлээ 1-2 минут сэгсэрлээ таны хоол фуд бэлэн шууд одоо аяганд хийгээд ууж болно. Эсвэл одоо таны өөрийн хувийн шейкер бол мэдээж шейкерээ хивээж байгаад ингээд уучиж болно. За жижигхэн юм савлгаануудтай коктейлийг болохоор яаж хэрэглэх ёстой вэ гэвэл ер нь бол одоо ингээд Оросууд одоо манай компани заавраар бол 200-аас 250 г 1.5 тослогтой сүүнд найруулж ууна гэж байна. Хэрвээ сүүний хашилтаа бол зүгээр 200-аас 250 г усанд найруулад ууна. Ер нь бол амтны мэдрэмжээр бол одоо би сүүнд ч ууж үзсэн, усанд ч найруулж зөндөө ууж үзсэн. Гэхдээ ер нь бол ингээд сүүнд уухлаар, сүүнд найруулж уухлаар амар тийм хурц сладк гэж чихэрлэг байна. Сүүнд найруулж уухгүй байвал арай тийм жоохон сулбардуу тийм арай тийм зөөлөн бага сахартай юм шиг мэдрэмж авна. Тэгэхээр ерөөсөө энэ бол яг таны өөрийн чинь хувийн шийдвэр болно. Одоо та ингээд манай компаниас мэдээж энэ одоо хайрцагтай коктейлийг худалдаа авч байна. За энд мэдээж өнөөдөр манайх борлуулалтанд та нарыгаа бодоод манай компани бүх амтыг нь амсаж үзээсэйгээд миксэлж олон төрлийн амтыг ингээд нэг хайрцагт порцолж би хийж өгдөг байхгүй юу? Тэнгүүд та нар өдөр алга ингээд өөрсдөө энэ амтаа олоод тэгээд одоо хэрэглээд сураад өөрийнхөө I love you амтаа олно яг над шиг. Тэгэхээр би одоо та нарт яг юу санал болгож байна. Өнөөдөр Монголд болохоор 1.5 тослогтой сүг олоход айгүй хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь бол ингэж аа. За хэрвээ та үнэхээр сүүн дуумаар байна гэвэл би ингэдэг. За манай Монгол 3.2 тослогтой сүг би 100 г-ыг хийгээд 150 г өрөөний температурын ус хийгээд сүүнийхээ тослогийг шингэлждэг. Тэгээд коктейлээ хийлээ, сэгсэрлээ, уулаа. Энэ бол одоо яг юм сүүнд найруулж ууя гэсэн эмэгтэйчүүдэд одоо өгж байгаа заавар. За окей, би нэг чихэрлэг зөөлөн дурггүй тийм болохоор би усан найруулад уучаа гэсэн өсгөөчүүдэд зориулж хэлэхэд бол
Та нар маань тэгвэл 250 г өрөөний температурын усныг эхлээд хийгээд араас нь коктейлээ хийгээд 1-2 минут цэгцэрлээ уухад бэлэн. Ингээл заавар нь маш их хялбар. Гэхдээ одоо ингээд ягаад би та нарт энэ видео контентыг бэлтгэж байгаа вэ гэхээр одоо эхлээд коктейлээ доор нь хийгээд дээр нь буцалсан ус хийгээд уусан тэгээ шейкер нь дэлбэрсэн кейс зөндөө байна. Тийм болохоор одоо яг хүүхдэд тайлбарлаж байгаа та одоо бүх хүмүүстээ ингэж тайлбарлаж өгөх нь энэ хамгийн зөв юм байна гэдэг шийдвэрээр би та нарт ингээд нэг бүрчлэн тайлбарлаж өгч байгаа шүү. За ус нь тэгээ одоо ингээд одоо асууж яг энэ видео халуун байх ёстой юу, хүйтэн байх ёстой юу? Өрөөний температур халуун ч биш, хүйтэн ч биш. За буцалсан ус уу? За буцалсан ч байж болно. Зөвхөн шүүтсэн цэвэрхэн ус ч байж болно. Энэ бол ерөөсөө ямар ч хамаахгүй. Тийм хамгийн гол нь буцалсан халуун ус биш. Эсвэл яг уу мөсөн хүүхдүүд мөстэй ус биш. Гэтэ ер нь бол одоо Оросууд бол жишээлбэл одоо энэ яг энэ Сүта кофений амтыг бол 100 тэр тусмаа ийм хөв хүйтэн усанд найруулж явахад үнэн супер сингэлсэн гэж ядцаад юм байлаа хоорондоо. Тэгэхээр би одоо миний зүгээс бол би яг тэгэж ууж үзээг болохоор 100-ыг хүлээж ин да. За тэгээд энэ видеог үзэж зааврыг маань сонсон. Та бүхэнд баярлалаа.